Талиндаа хараарай, амаа нэгээд хилээ дэшээ. Дууны шийднэртэй шинэ хэл заслын студид одоо 7 хэл гажиг засалж 2 нейропсихолог ажиллаж байна. Тус төв сард дунджаар 150 хүнд үйлчилдэг бөгөөд тэдний дунд хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч бий. Жишээ нь Наталья Пушкарева энэ төвд 3 ач зээгээ дагуулж ирдэг. Тэдний нэг нь аутизмын онштой. Бид маш их баяртай байдаг. Нэг ачийг маань сургуульд орохоос өмнө энд бэлдсэн. Ярьж чаддаггүй байсан. Харин 4 настайдаа ярьдаг болсон. Тун сэтгэл хангалуун байна. Одоо харин нөгөө 2 ач маань ч бас энд хичээлдэг болсон. Студиэд Наталья Болтуева хүүхдүүдийн яриаг хөгжүүлэн 6 жил ажиллаж байна. Өмнө нь сургалт жижиг өрөөнд явагддаг байсан бол одоо уужим тохилогдтой болжээ. Улсын дэмжлэгийн ачаар тэрээр хүүхдүүдэд тав тухтай орчин бүрдүүлж ажиллаа илүү үр дүнтэй явуулах боломжтой болсон. Миний бизнес төвдөө хамтын ажиллагаа бизнесээ эхлүүлсэн цагаас эхлэн өнөөдрийн хүртэл маш үр өгөөжтэй үргэлжилж байна. Боловсролын хөтөлбөрөөс эхлээд барааны тэмдэг бүртгэх, самбар, хаяг, хэвлэлийн бусад бүтээгдэхүүн хийх, ямар л бол ямар сэдвэр зөвлөгөө өгөх гээд олон талын дэмжлэг авдаг. Үүнээс гадна нийгмийн бизнес эрхлэгчид сурталчилгааны видео, хэвлэл мэдээллийн материал болон бусад үйлчилгээг авах боломжтой. Хамгийн үр дүнтэй дэмжлэгийн нэг бол татврын хөнгөлөлт юм. Манай бүгд найрамдах улс нь нийгмийн бизнес эрхлэгчдэд ийм хөнгөлөлт олгодог цөөн бүс нутгийн нэг. Хэлбэршүүлсэн татврын тогтолцоонд орлогыг татврын суурь болгосон тохиолдолд ердөө 1%, харин орлогоос зардлыг хассан хувилбарт 5% байна. Мөн нийгмийн бизнес эрхлэгчид аж үйлдвэрийн яамнаас зарладаг татаасны хөтөлбөрт хамрагдах эрхтэй бөгөөд эдгээр татаасыг 100-аас 500 мянган рублийн хүрээнд хамтран санхүүжүүлэх нөхцөлтэйгээр олгодог юм. Эдгээр төрийн дэмжлэгийн арга хэмжээнүүд нь Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинээс нь ажилласан үр ашигтай өрсөлдөх чадвартай эдийн засаг үндэсний төслийн хүрээнд хэрэгжиж байна. Хүссэн бүхэн миний бизнес төвд хандаж эдгээр боломжуудыг ашиглаж болно. Валентина Цыбикова, Артем Буинов, Новости дня. Эрхүү хотын загварын 2 дугаар намын санд 2000 шин ном худалдаж авчээ. 2 дугаар намын сан бол хотын хамгийн хуучны намын сангуудын нэг бөгөөд баррикад гудамжны 135 дугаарт байрладаг юм. Энд зөвхөн ном унших биш, харин хүүхэлдэйн кино бүтээх, лекц, сургалт зохион байгуулах боломжтой болсон байна. Энэ бүхэн өргөн хүрээний шинжилэл, орчин үеийн тоног төхөөрөмж ачаар модернизации. Олон шин зүйл бий болсон. Шин тавилга, ханын зураг, насанд хүрэгчдэд болон хүүхдэд зориулсан төрөл бүрийн номын өргөн сонголт. Манай уншигчдын тоо ойролцоогоор 5000 байсан. Харин одоо шинжилгээлийн ачаар илүү олон хүн манай номын санд ирнэ гэж найдаж байна. Энэ жил мөн Эрхүү хотын төвлөрсөн намын сангийн тогтолцоо 45 жилийн ойтойгоо залгаж байна. Захирлан загварын шин намын сангийн нээлт бол хотын хувьд үнэхээр чухал үйл явдал хэмээн онцлоо. Энэ оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл бид рабочий хоргололд цаашлаад Эрхүү хотод ийм сайхан олон талт номын сан бий болгохын төлөө ажиллалаа. Энэ номын сан олон талт үйл ажиллагаатай, номын сан хөмбөрөг, арин, техник тоног төхөөрөмжөөр маш сайн хангагдсан. Бүр хүүхдүүд өөрсдөө хүүхэлдэйн кино хийх жижиг студ хүртэл байгаа. Нээлтийн үеэр Эрхүү мужийн соёлын сайд Алиса Полонина мэдчилгээ төвшүүллээ. Эрхүүгийн бүх номын сан ийм загварын болоосой гэж мөрөөдмөр байна. Энэ мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байна. Энийний тулд бидэнд шаардлагатай бүх зүйл бий. Гэр бүл нэртэй үндэсний шин төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ бол маш том боломж. Эрхүүгийн бүс нутаг нь загварын номын сангийн тоогоор Орос оронд тэргүүлэгчийн байр суурь эзэлдэг. Бид жил бүр бусад бүс нутгуудаас илүү олон төслийн өргөдөл илгээж байна. Предместийн мэдээлэл соёлын төвийг шин загварын намын сан болгон хувиргах ажлыг гэр бүлийн үндэс зүйлс ба соёлын дэд бүтэц нэртэй холбооны төслийн хүрээнд гэр бүл үндэсний төслийн нэг хэсэг болгон хэрэгжүүлжээ. Энэ ажил холбооны бүс нутгийн болон хотын төсвөөс хөрөнгө гаргасан байна. Энэ чиглэлийг цаашид улам хөгжүүлнэ. Энд нийгмийн дэд бүтцийн цогц сүлжээ бүрэлдэж байна. Бид инженерийн өндөр түвшний томоохон төслийг дуусгасан. Одоо ойр орчмын замыг бүрэн нээхэд бэлтгэж байна. Сэргийн засварын ажил эд үргэлжилж байгаа. Мөн нэг сайхан мэдээ дуулгахад номын сангийн нээлтийн үеэр орчныг хамттан тохижуулсан болно. Хажуугийн цэцэрлэгийг засаж янзлсан нэг шинэ жижиг цэцэрлэгч нээсэн. Энд жинхэнэ тухтай соёлтой хотын орон зай бүрэлдэж байна. Светлана Лопушанская, Дарья Андреева и Константин Синицын. Программа «Середина земли», Иркутск.
Соревнования по судомодельному спорту Хөлөг онгоцны загварын спорт уралдаан бол оролцогч бүрийн тесэн ядан хүлээдэг үйл явдал юм. Гэхдээ үүний өмнө олон хоногийн нарийн ажиллагаа, төвлөрөл, хөдөлмөр шаардсан урт бэлтгэл үргэлжилдэг. Уралдаанд оролцохын тулд хөлөг онгоцны яг таг хуулбарыг жижигрүүлэн бүтээх хэрэгтэй байдаг. только во много раз меньше оригинала. Хүүхдүүд анх ирэхэд би тэдэнд шулуун шугам харандаа хоёр бол үндэс суур юм шүү гэж хэлдэг. Хэмжээ авч зураг гаргаж сурна. Дараа нь мужааны өрөөнд орж гар хөрөө сэлбэрийн багаж барьж сурах үе ирнэ. Дараа нь цилиндр хэлбэрийн эд анги хийн. Тэр үед нь би токер дээр ажиллаж металл боловсруулахыг зааж эхэлдэг. Процесс обучения. Валери Павловичийн сургалтын арга олон жилийн турш төгс боловсрчээ. Тэрээр 50 жил хөлөг онгоцны загварын ертөнцид зүтгэж 1000 гаруй шавтай болсон байна. Тэдний дунд өнөөдөр Эрдэмтэд улсын хэмжээний үйлдвэрийн инженерүүд, бүр алс холын аяллаа хөлөг онгоцны ахмад ч бий. Валери Павловичийн адилаар нэгэнт багаасаа энэ ажилд орсон хүн насан туршдаа түүнээс салж чаддаггүй гинэ. Мань хүн өөрөө ч 5 дугаар ангиасаа усан онгоцны загвар бүтээх дугуйланд явж эхэлжээ. Би 1974 онд сургуулаа төгсөөд политехникийн дээд сургуульд инженер механикийн мэргэжлэр хэлсэн юм. Намрын сүүлээр багш Василий Михайловичтэй санамсаргууд таарсан чинь би улаан өдрөө хувийн шилтгаанаар явах боллоо. Чи хүүхдүүдтэй минь ажиллаж болох уу? Орхиход тайран байна гэж хэлсэн юм. Тэгээд л тэр цагаас өнөөдөр хүртэл хүүхдүүдэд орхиж чадалгүй хичээлээ давхар зааж байна. Хүүхдүүд хичээлдэр зөвхөн гарын урд үгээ хөгжүүлэхээс гадна хүмүүнлэгийн болон нарийн шинжлэх ухааныг гүнзгий судалдаг. Бид бас түүх судалнаа. Учир нь хөлөг онгоц бүр хүнтэй адил өөрийн намтартай юм. Хизээ баригдсан, хэдэн ширхэг хийгдсэн гэд бүгд бүртгэлтэй. Дараа нь физикийн хичээл орно. Цахилгааны хэлхээ угсрах, аккумулятор цэнэглэх, хөдөлгүүр угсрах гэд юм булганыг хийн. Химийн хичээл мөн орно. Будгаа зөв сонгож өнгөө тохируулж сурах хэрэгтэй юм а. Эднэрт бүтээж байгаагүй загвар гэж бараг алга. Бүтээсэн загвар болгоно нь бяцхан ялалт болдог гинэ. Победа. Би шумбагч онгоц хиймээр байна. Бүр томыг нь шүү. Делаю сейчас 4-ю. 4 дахь загвараа хийж байна. Эхнийх нь катамаран зав байсан юм. 2 дахь нь цагаан дарвуулт зав. Тэгээд хөдөлгүүрт зав. Харин одоо шумбагч онгоц. Би 5 дахь загвараа хийж байна. Дэлхийн 2 дугаар дайны үеийн эргүүлийн хөдөлгүүрт зав юм. 70-ын масштабтай юм уу да. Мэдээж хэрэг энэ бүхнийг хийснээр гарын уртай болно. Бид гагнуурын алах, хөрөө, энгийн алах, соронзон токертай ч харьцдаг шүү дээ. Петр уже сейчас не... Петр ирээдүйн мэрэгжлийн чиглэлд огт эргэлздэггүй. Тэр инженер болохоор шийдсэн. Энд тэр яг усандаа умбсан загсшгэл байна. Валери Павловичийн шавнараа урамшуулж хайрлаж чаддаг чанар нь түүнийг онцгой болгодог. Тэрээр хөлөг онгоцны загварын спортоор Оросын авраг зөвлөлт батулсан арт түмнүүдийн спартакиадын шагналтан болж хөлөг загварын холбоо байгуулж удирдан хөлөг онгоцны төрөл бүрийн загварыг хийх өөрийн аргачлал боловсруулжээ. Гэвч тэр энэ хүрээд зогсох бодлого байна. Учир нь тэр шавнартаа хэрэгтэй, харин шавнар нь түүнд хэрэгтэй. Ученикам, а они ему. Сегодня на ипподроме Юскаты Өнөөдөр ус хатын морин тойруулгад эртний баатруудын сүр хүчийг санагдуулан муур амьсгал ноёлж байна. Эртний зоригт морьтон номд харваачдын домог амилж байгаа юм шиг л байна. Морьт харва бол энэ бүс нутгийн хувьд харьцангуй шин спорт боловч Евразийн нүүдэлчдийн эртний уламжлалаас ихтэй. Оролцогчид хурдан хүлэг морьтой давхин бай унахын тулд хурд наривчлалыг төгс хослуулах ёстой. Хурдтай давхиж яваа морин дээрээс харваач байг онож амжих ёстой. Хугацаа ердөө 14 секунд. Оноо нь наривчлал болон хурднаас хамаарна. Төрлүүдийн ялгааг хэлэхэд эхний төрөлд 30 метрийн зайд 3 бай байрлуулна. Оролцогчид морьтойгоо тэр замыг туулан бай болгоныг харуuna. Харин хоёр дахь төрөл нь цамхаг. Энд 3 бай нэг дор байрлаж, тамирчид хол зайнаас зэрэг харуулах ёстой байдаг. в соревнованиях участвуют. Уралдаанд цэвэр үлдрийн якут адуунууд оролцож байна. Морьтонгуудыг хэлж байгаагаар эдгээр адуу нь онцгой зан артай төсвөр хатуужлтай бөгөөд энэ нь тэмцээнийг бүрч сонирхолтой болгодог. Тамирчдад урам зориг өгсөн оролцогчдын нэг бол залуу харваач Мария Камашева өөрийн морь чигүүрийн талаар ийм ярьлаа.
Как-то раз вот мой тренер... Нэг өдөр манай багш энэ спортыг сонирхож эхэлсэн. Бидэнд ч их таалагдсан. Эхэндээ зогсож байгаад харуулж сурсан. Дараа нь зориуд якут адуу авч морин дээрээс бэлтгэл хийж эхэлсэн. Миний морийг чигүүр гэдэг. Чигүүртэй бэлтгэл хийх үнэхээр хөгжилтэй сонирхолтой. Одоо энэ морьтойгоо бэлтгэсний дараа ямар ч морь надад айдас төрүүлэхэ болсон. Мне почти никакой конь не страшен. Федерация по конности Шинээр байгуулагдсан морь тарвааны холбоо тус спортыг хөгжүүлж бүс нутгийн хэмжээнд шин түвшин гаргах том зорилго тавьжээ. ее на новый уровень в республике. Еще дальше хотим. Цаашдаа бидний төрлийг Манчарын наадамд оруулах мөн жил бүрийн САХ олонхоогийн хөтөлбөрт тусгай төрлөөр багтааж энэ спортыг илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийг зорж байна. Ежегодно проводим СХ-онго. Зохион байгуулагчид морь тарвааны цомыг жил бүр уламжлалт болгон явуулахаар төлөвлөжээ. Мөн аймагуудын хэмжээнд морь тарваачдын клубүүдийг нээж энэхүү эртний бөгөөд сүр жавхлантай спортыг улам хөгжүүлэх зорилготой байна. Семенов, Якутск. Театрализованная постановка. Их цэнэртэй театрч гэсэн тоглолт нэг жилийн ойгоо тэмдэглэлээ. Хятадын баруун хойд хэсгийн Шинсэн мужийн нийслэл Сиян хотын тайзан дээр энэ бүтээлийг ард ажилласан уран бүтээлчид дахин нэгджээ. Энэхүү арга хэмжээг үндэсний баяртай давхцуулан зохион байгуулсан байна. Найруулагч Жоу Лия Ханжэн нар бүтээлийн зураг авалтын явц мөн Шинсэгийн өв соёл Хятад хэв маягийг шингээсэн илүү шинэлэг уран бүтээлч шоуг хөгжүүлэх зорилгоо хуваалцжээ. Китайский стиль. Их цэн химэх жүжиг мэндэлсний гэрчин бид байсан. Энэ бол зөвхөн бүтээл төрөх мөч бус. Харин бидний өсөлтийн замнал юм. Энд бидний үүрэг бол энэхүү бүтээлийг амьлуулах явдал юм. Бид жирийн хүмүүс ч хамтдаа бид онцгой зүйлийг бүтээж чадсан. Когда мы были в Цэн Шихуан хааны буханд байхдаа алдар шавар цэргүүдийг харсан. Шилэн оргон зогсох ном тарваачид өвдөгсөгдсөн дайчид тэднийг азын од гэж нэрлэдэг юм. Бид энэ уран романтик дүр төрхийг өөрийн жүжигийн гол санаа эхлэл болгосон. Учир нь энэ дүрслэл бол агуу түүхийн хамгийн уянгалаг илэрхийлэл гэж бид үзсэн юм а. воплощает наилучшую интерпретацию великой истории. Я очень люблю эту... Би энэ тайзыг үнэхээр их хайрладаг. Тайзан дээр гарах бүртээ сэтгэл тогтолдог. Найруулагч болон бүх уран бүтээлч хам таландаа талархаж байна. Тэд бүтээлдээ сэтгэл сүнсээ шингээж бидэнд цэн гүрний олон зуун жилийн түүхэн дэх хүмүүстэй амьд холбоо мэдүүлэх боломж олгодог. С момента премьеры Их цэн тоглолтын нээлт өнгөрсөн оны 9-р сард болсон бөгөөд түүнээс хойш нийт 500 гаруй тоглолт үзэгчдэд хүрч 730 мянга гаруй хүн үзжээ. Мөн интернет дэх үзэлтийн тоо 500 саяд хүрсэн нь шин дэд амжилт тогтоосон байна. Энэхүү өрмөц бүтээл Шинсэн мужийн соёлын аялал жуулчлалын бэлэг тэмдэг болжээ. Хятадын үндэсний баярын үеэр тус хотод Цин наадам хэмээх гар урлал, худалдааны үдсгэлэн, тусгай гэрэл зургийн бүс зэрэг интерактив арга хэмжээнүүд зохион байгуулагдаж үзэгчдийг эртний иргэншлийн гайхамшигт түүхийн уур амьсгалд бүрэн автуулжээ. историю древней цивилизации. Ариса Косюк, Сиртиан. Громкоговоритель для Джан. Жан Гуэмэ зориулсан чанга аригчин охтын хувьд сэрүүлэг хөгжим тоглогч төдийгүй цаг хугацаа үнэтэй гэдгийг байнга сануулгах дуу хоолой юм. Хятадын баруун өмнөд хэсэг Юннан мужийн Хуапин хэмээх уулын гүнд орших охтын сургууль хүүхдүүдэд хорон бүрээ хайрлаж цагийг зөв өнгөрөхийг заадаг. Секунды. Хүүхдүүдэд ирээдүйн амьдралд дасан зохицох чадвар өгдөг. Хаанч утсан цэргийн алба хаах уу, үйлдвэрт ажиллах уу, аль ч нөхцөлд цаг хугацааны үн цэнийг ойлгох нь чухал юм. Джан приехала в Хуапин в 1900. Жан 1996 онд Хуапинд иржээ. Тухайн үед энэ бүс нутаг гүн ядууралд автсан байв. Тэрээр охид сургуулаа хайж бүр бага насндаа гэрлэж байгааг хараад сэтгэл нөвдөж хөдөөний охидод зориулсан үн төлбөргүй ахлах сургуулаа байгуулна гэж шийдсэн байна. Старшую школу для сельских девочек. Боловсрал гэмээн хамгийн бат бүх баттай шат гэдэгт би хизээнээс итгэсээр ирсэн. Боловсролын ачаар тэд ертөнцтэй танилцаж хүссэн замаа сонгох сонголттой болно. Хүмүүс энэ санааг анх шүүмжлэлтэй дооглонгуй хүлээж авсан гин. Хүмүүс намайг луйрчин гэсэн. 5 жил болж байж 10,000 гаруй юан цуглуулсан шүү. Но педагогов вдохновляет. Октын цогтой нүдний гал итгэл найдварл түүнийг урамшуулдаг байв. Ингээд 2008 онд орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр тус сургуулийг нээсэн юм а. Сүүлийн 20 жил Жан бүхнээ шав нартаа зориулжээ. Өглөө болгон 5 цагт босож охдоо шинэ өдрийн зүг хөтөлдөг. Их в новый день.
Өглөө орноос босохын тулд хатуужил хэрэгтэй. Хаяа шалан дээр тавихад хүртэл хөл өвддөг штэ. Би үе мөчний өрөвсөлтэй амарсан бол буцаад хөдлөхийн тулд баггүй цаг хугацаа хэрэгтэй. Өдөр болгон хэд хэдэн өвчин намдагч уудаг учраас манарсан толгойд хүнэл сэрдэгдэ. из-за которых просыпаюсь порой с туманом в голове. Жан Гуэмэн зүтгэл өөрийгөө золиослсон амьдралын үр дүн гарчээ. 2000 гаруй охин энэ сургуулийг төгсөж ихэнх нь хятадын ихтэй сургуулиудад элсэн орсон байна. Тэдний нэг болох Лин Ли одоо Хуапин дүүргийн ардын эмнэлэгт эмчээр ажилладаг. Би Хуапины охтын сургуульд сураагүй байсан бол одоо би юу хийж байх байсан болгоо гэдгээ төсөөлөхөд ч хэцүү. Магадгүй гэрийн эзэгтэй л болж урсгалаар хөвөх амьдралтай байх байсан болов. Харин одоо би итгэлтэй хэлж чадна. Боловсрол миний хувь тавилан өөрчилсөн. Сейчас Джан Гуймэ Одоо Жан Гуэмэ 68 настай. Энэ насны ихтэд эмэгтэйчүүд ихэнхдээ аль хэдийн тэтгэврт гарсан байдаг ч тэр ажилласаар л байна. Сурагч охидтойгоо нэг дотор байранд маш даруухан амьдардаг байна. Олон төрлийн архаг өвчтэй хідээж ажиллах эрч хүчээ алдахыг хүсдэггүй. сбавлять обороты. Охтууд намайг ядраадаг байж болно. Гэхдээ тэд чинь нөгөө талаас надад урагшлах хүч өгдөг юм байхгүй юу? Амьдрал хүчээр сэлбэдэг юм. Охтуудаа хараад эх хонд шалгалтаа өгөхийг харахын тулд би амьд явах ёстой гэж боддог. Дээд сургуульд ормогцсон диплома авчгаад хаана ажиллахыг хармаар болно. Ингэж итгэл найдвар бүрээс чимхэж урагшилдаг да. За эту надежду шаг за шагом я продолжаю идти вперед. Джан Гуймэ надеется. Жан Гуэмэ ирээдүйд эрдэм билгийн бамбар тасрахгүй үеэс үед үргэлжлэн гэж найдаж байна. Нэг өдөр энэ хорвоог орхиход охтын дунд сургууль маань үргэлжлэн ажиллах биш, цэцэглэн хөгжих ёстой юм. Энэ сургууль ганцхан надаас шалтгааллах ёсгүй. Уулын дунд энд боловсрол, халамж, дэмжлэгээр дутаж байдаг учраас нийгэм намайг дэмжих байх гэж найдаж байна. Хамтаараа ажиллаж байж бид энэ алслагдмал дүүргийн хүүхдүүдийг боловсролтой болгоно. В этих отдаленных районах. Ода цветущий. Цэцэглэж буй улаан чанганы магтаал хэмээх 1960-ад оны ихтэд дуу бол Жан Гуэмэн хамгийн хайртай аялал. Энэ мод өвлийн хүтэн цэцэглэж тэсгэр хатуужлыг бэлэгддэг. Тийм л хатан зориг сэтгэлийн тэнхийг тэрээр хөддөө өвдүүлж улс орон даяар тэд цэцэглэн дэлгэрээсэ гэж хүсдэг байна. Алиса Косюк, Ян Цзинхао, Сижитян.